За сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргье. Шинжлэх ухаан танин мэдхэн одон өндөр цуугийн цус 50 дарангуулагч нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. За тэгээд энэ удаагийн дугаарын маань ивентчээр Univision компани маань ажиллаж байна. Баярлалаа. За нэвтрүүлгийн маань харин бэлтгэн хүргэдэг хүн мэдээж манай онон байгаа. Өдрийн мэнд. За өнөөдрийн нэвтрүүлгээр бит хоёрын танд хүргэж байгаа сэдэв маань болохоор за эхлэлдээ нэг юм оршил хэсэгтэй. Энийг уншихлаар манайхан ерөнхийдөө төсөөлчих واخа. Матабелаландийн нэгэн буйдхан тосгонд үүрийн шаргал туяа цайрав гэж байгаа. Улаан тоорцог малгайтай цэргүүд урт зовоохонуудыг нэгжиж Шона хэлээр тушаал зарилгыг нохоо хуцах мэтэр чангаар буулгана. 5 дугаар баригд гэж нэрлэгдэх энэ цэргүүд нь айш төгссөн иргэдийг задгаа талбайд хөөн гаргалаа. Тэдний нүүрэнд буу тулгаж агаад ангилан ялгаж байна. Ирчүүдийг нь салан тусгаалагчдыг оргнуулсан хэмээн эгнүүл зогсоо. Жагсаалын дарга дохио өгч цэргүүд гал нээлээ. Буун дуу өглөөний намуун агаарыг хаг яран нүргэлж амьгүй болсон олон арван цогцос тоос манарган ойчов. Зүгтгийг завдсан тосхны зарим иргэдийг араас нь хөөнд цавчиж унаглаа. Тэдний урц гэрийг галдан шатааж утаан тэнгэр бүрхэн харанхуйлна. Өдөр болоход амьд хүн үлдээгүй тул уйлан хашгираан нэгэнд намжиж нам гүм ноёлов. Энэ бол ямар нэгэн дайн талааны үзэгдэл бос. Инх тайван үед Зимбабwe улсын зэвсэгт хүчин нь өөрийн иргэдийнхээ эсрэг үйлдэж байгаа хядлага юм. Энэ бүр 1980-ад оны ихээр энэхүү харгислалыг үйлдэж байгаа байхгүй. Гэсэн чинь энэ харгислалыг үйлдэх тушаалыг өгсөн яргач нь хэн бэ гэсэн чинь тухайн улсынх нь ерөнхий сайд нь өөрөө энэ тушаалыг өгсөн байгаа. Роберт Габриэл Мугабе. За бид нэр одоо ингээд Африк руу буцаж ирлээ. Одоо ингээд энэ нэвтрүүлгийг хийж эхэлснээс хойш бид нар чи Африкийг маш олон удаа ярьлаа шүү дээ, тий. Энийг ярьж яахгүй бол болохгүй мэн бас. Африкт маш их олон дарангуулагч гарч ирдэг. Ягаад Африкт ингэж их олон дарангуулагч гарч ирж байна гэх юм бол одоо энэ нөгөө колони дараах үйл явдлууд нь болоод байгаа байхгүй юу, тий. Колониос тусгаар тогтолцоо зарлахдаа ямар ч колонд эцэж нэг сайхан, тий, ив нэгдэлтэй инх тайвнаар колоноос гардггүй байгаа байхгүй. Дандаа л нэг сэргийн эргэлт нэг дайн тулгаантай үед байдаг болохоор тэрнээс ямар хүн гарч ирж байна гэх юм бол дандаа л нэг цэргийн генерал юм уу дарангуулагч гарч ирж байна. За гэхдээ өнөөдрийн бидний ярих гэж байгаа Роберт Мугабе гэдэг хүн бол өөрөө цэргийн сүртэй хүн бол биш байсан те. Одоо бид нэр өмнө Иди Амин, Бокаса эднэр ярих болгоно л дандаа цэргийн генерал төрийн эргэлт хийжсэн гэж ярьдаг бол Мугабе гэдэг хүн чинь харин одоо эсэргээрээ маш их мэдлэгтэй ба олон бакалавртай, олон магистр хамгаалсан багш хүн байсан байгаа даахгүй. За тэгэхээр бид нар одоо манай үзэгчд бодож байсан баг те. За энэ Африкт чинь нэг гайгүй мэддэг хүн гараад ирчихвэл арай нэг дарангуулагч биш байх юм шүү гэж бодож байсан бол за Африкт мэддэг хүн ерөнхий сайд ерөнхийлөгч болохоор юу болд юм байна гэдгийг өнөөдөр ярьцгаана. За тэндээ Африкт гэж байгаа шүү дээ те. За маш гайхалтай байна те. Цус 50 дарангуулагч нэвтрүүлэг маань яг энэ 20 дугаар зууны түүхэнд за тэгээд тэрнээс үршиг хаан засаг руу орох юм бол те тэр хаадуудаас ч гэдэг юм уу энэ империоруудаас одоо хамгийн дарангуулагч гэж нэрлэгдэх ангилалд нь багтцсан байгаа тэр хүн төрлөختний эсрэг ард түмнийхээ эсрэг хийсэн үйлдэлүүд нь те дарангуулагч гэж өөрийг нь баталсан тэр хүмүүсийг оруулж ирж ирсэн шүү дээ. Урд урдны дугаарууд дээр бол ерөөсөө нэг ч удаа багш дарангуулагч болсон тохиолдол байхгүй. Дандаа цэргийн хүмүүс байсан те. Нэг бол цэрэг, нэг бол хаан хатан байсан. Тий. За Роберт Мугабе бол 1924 оны 2 дугаар сарын 21-нд Өмнөд Родеша гэдэг Их Британий колон улсад төрж илоо. Энэ Өмнөд Родеша гэдэг нь одоо байгаагийн Зимбабwe улс. Колон байхдаа Родеша гэдэг нэртэй байсан. Нэг жижигхэн католик тосгонд төрж исэн. Тэгээд аав нь бол мужаан, ээж нь багш байсан. Тэгээд баг багт нь аав нь ээжийг нь хүүхдүүдтэй орхиод явцсан. Тэгээд бас Мугабегийн хоёр ах нь бага насндаа бас нас орж исэн. Тэгээд аавгүй тэгээд дүүнэртэй нэг эцэг болж өсөж исэн байгаа даа. Мугабе бол өөрөө хичээлдээ маш сайн байдаг байсан. Өхөр маллаад явж байхдаа хажуудаа нэг гаранда ном барьж нөгөөдгөөрөө өхрөө маллаад явж идэг. Хичээлдээ маш сайн юм ихийг сурахыг хичээдэг хүүхэд байсан байгаа даа. Миний зүгээр санаж байгаагаар Мугабе чинь бүр саяхны хүртэл ч тийм 2010-ад он гатал баг ерөнхий сайд байсан шүү дээ улсын. 2019 онд нас орж исэн. Тий. Саяхны үйл явдал шүү дээ. Тийм төгсгөлийн идэвхтэй ярьцлаа. За гэхдээ айгүй сонирхолтой байна. За саяхны хүртэл Зимбабвед ийм болж исэн гэсэн үг шүү дээ. Өчигдрийн хүртэл. За тэгээд Мугабегийн амьдрал нь одоо ингэ нэг малчин болж өсөж байгаа нэг амар баян айлг хөвгт биш байсан ч гэсэн сургуулаа ердөөсөө орхиж байгаагүй. Сургуультай маш их ач холбогдол өгдөг байсан. Тэгээд 21 настайдаа 1945 онд Кутама коллежид багшийн мэргэжил эзэмшиж исэн.
Гэхдээ энэ бол өөрт нь ердөөсөө ингээд хангалтгүй байгаад байсан байгаа байхгүй юу. Тэгээд за би энэ мэрэгчлээ улам дэвшлүүлээ те. Улам их юм сурыг гээд Африкийн ТВ-ийн хамгийн том нэг хүндтэй сургууль нь Форт Хайра гэж нэг сургууль үйжсэн. Энэ Форт Хайранд бол одоо Африкийн үндэстнүүдийн хувьд нэг амар том мэтгэлзээний илтгэл тавьдаг хүмүүс бие биентэйгээ танилцж юмаа солилцдог газар байгаадсан байгаа байхгүй юу. Тэнд Мугабе ямар хүмүүстэй танилцж ирсэн бэ гэх юм бол одоо Гандигийн хүчирхийллийн бус тэнцлийн үзэлтэй хүмүүс байлаа, марксист хүмүүс байлаа. Тэгээд Нармай Африкийн үзэл зэргийн хүмүүстэй бас танилцж бие биентэйгээ саналаа хуваалцаж байгаа байхгүй юу. Нармаа гэхээр одоо нэгдсэн Африк гэдэг нэг баг тийм. Нэгдсэн Африк тийм. Бүгдээрээ л нэг төв юм чинь бүгдээрээ нэг зорилгын төлөө байх хэрэгтэй. Бүгдээрээ л колондор өсөж амьдэрсэн хүмүүс байгаа учраас энэ колониудыг гаргаж явуулж хагаад бүгдээрээ нэг төв байя гэсэн байдлын хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээд Мугабе бол өөрөө нэг социалист, марксист үзэлтэй хүн байжсэн. Энэ яг хаанаас гарч ирж ирсэн бэ гэх юм бол 1957 онд Гана улс тусгаар тогтножсэн байхгүй юу. Энэ бол Африкийн хамгийн анхны колониос гарч ирж ирсэн улс байгаад байгаа. Тэгэд Мугабе тусгаар тогтно улс өөрийнхөө улсыг бас тусгаар тогтнолд авахыг хүсэж исэн учраас энэ Ганад очиж суралцж исэн. За Гана улс чи одоо ямар байдалтай явд юм бэ те. Би яаж улсыгаа юм болохгүй гэдэг олон юмнуудыг суралцж исэн. Тэгээд Сент Мэригийн багшийн коллежид ажиллаж байхдаа нэг ихнэр авч исэн. Тэр нь Селли Хейфрон гэдэг эмэгтэйтэй. За тэгээд Гана улсад тусгаар тогтнол ингэж явж исэн байна гэд бүх мэдлэгээ авчаад 2 жилийн дараа улс руугаа буцаж ирж илаа ихнэртэйгээ. Тэгээд Гана улсаас очихоос өмнө нэг юм дуртах юм бол ичнээгэр амирх сурч исэн. Энэ дараагийн нэг хэсэгт нэг чухал юм. За тэгээд Мугабег 1960 онд Родеша улстай буцаж ирэхэд Родеша улс ямар байсан бэ гэх юм бол Африк төвдөө хар арьсууд нь олонх улс байгаа байхгүй юу. Нэг хэдхэн цөнх цагаан арьсууд байдаг байсан. Энэ нь нэг 20,000 хавцаа хүрдэг байсан боловч энэр нь засгийг барьцдаг байсан байгаа байхгүй юу. Яг тэгвэл колони байсан шүү дээ. Тэгтэл энэ хар арьсны олонх цагаан арьсны цөөнхөнд дандаа бие биентэйгээ үзэлцчихдэг байгаа байхгүй юу. Яг тэгвэл хар арьсанд улсаа нэг буцааж авах гэдэг цагаан арьсууд нь энэ олон жил амьдарсан тий. Энэ улс ч одоо Британий колони байсан учраас бид нар эрх мэдэлтэй гэдэг бие биентэйгээ их үзэлцчихсэн. Тэгэд энэ бодлогын тулаанд Мугабе бол шууд ханцуугаа шамлаад орж байгаа байхгүй юу. Тий. Тэгэд үндэсний арчилсан намд эсэж орж исэн. Тэгээ үндэсний арчилсан намдаа маш их тэргүүлж ажиллаж исэн. Одоо илтгэл тавьж илаа, хүмүүст багш юмнуудыг хийхээр зааж өгч исэн. Тэгтэл 1961 онд энэ үндэсний арчилсан намыг хуулиараа хорьцсон. Цагаанчууд нь яг гэвэл энэ хар арьстай хүмүүс арай л нэгтгэхэд байна, арай л эрх мэдэлтэй болоод байна гэд энэ намыг нь хорьчиж байгаа. Тэгэнгүүт Мугабе Жошуа Нкома гэдэг хүнтэй нийлж хагаад Африкийн ардын эвлэл гэж нэг нам байгуулжсан. Энэ нь англиар бол Zimbabwe African People's Union гэдэг. Тэгэхээр ZAPU гэж нэрлэгдэж байгаа. За энэ хоёр ингээд ZAPU-тай амар дажгүй явж исэн чинь жоохон бодлогын төвшөнд төрчил гарч эхэлж байгаа. Энэ одоо хэд хэдэн хүмүүс нь энэ Накомог амар удаан ажиллаж байна те. Ердөөсөө нэг гоё шийдвэртэй үйл ажиллагаа хийж чадахгүй байна. Хитрхи удаан байна. Хитрхи сайхан ааштай байна гэд Мугабе бас хэд хэдэн тэрэгнүүд нь тусдаа өөр нэг нам байгуулжсан. Энэ нь Африкийн үндэсний эвлэл гэдэг нэртэй ZANU Zimbabwe African National Union. Тэгэхээр Африкийн ардын эвлэл, Африкийн үндэсний эвлэл ZAPU ZANU гэдэг хоёр өөр нэг нам байгаад байгаа шүү. Тийм байна. Энэ хоёр намын зорилго нь бол яг нэг адилхан байгаад байгаа шүү дээ. Энэ цагаан арьстай хүмүүсээс улсаа буцааж авнаа. Гэтэл бодлогын төвшөнд юугаар зөрчиж байна гэхээр энэ ZAPU гэдэг нь арай нэг зөөлхөн, ZANU гэдэг нь арай нэг эрсцгий цэргийн үйл ажиллагаагаар энэ эрхчлөөгөө аавна гэсэн бодолтой байгаа дээ. Тэгэд энэ дэр нэмэх юм бол хагарал нь бас нэг угсаатны шинжтэй байгаадсан байгаа байхгүй юу. Накомогийн фракц нь өөрөө Ниделебе гэдэг хүмүүс байгаадсан. Тэр нь одоо Африкийн хар арьсуудаа нэг цөнх хүмүүс байсан. Мугабегийн фракц нь өөрийнх нь Шона овгийнхнаас бүрдэж исэн. Энэ нь Африкийн хар арьсуудаа олонх байсан хүмүүс нь байгаа шүү. За тэгээд 1964 онд Мугабег 40 настай байхад олон нийтийн өмнө нэг гал цагтай гоё илтгэл тавьжсэн байгаа тоххой. Нэг цагаанчуудыг шүүмжлээд тэгсэн чинь эннийх нь хариуд нь цагаанчууд нь шууд барьшилж исэн. Тэгээд төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан гэд насаар шорон суух ял оноожлоо.
Одоо ойлгож яриад байгаа тэр цагаан гэж та хэлээд шүү дээ, тий. Тэд нар Европод уу? Европод гэж хэлж болно. Одоо энэ чинь колон бараг 40 гаруй жил, бараг 100 гаруй жил колонд байсан байгаа байхгүй. Тэгээд энэ үед чинь одоо Европоос хүмүүс энэ Родеша гэдэг улсад хурж ирлээ. Одоо тэгээд хүүхэд колон оронд ирээд дуртаагаараа ашиглана. Дуртаагаараа бизнес эрхлэж хамаг газар да бол худалдаа авчиж байгаа шүү дээ. Тэгээд фермерүүд ажиллаж байна, малчингууд ажиллаж байна. Тэнгүү тэднийх нь хүүхэд нь одоо энэ газрыг бас өв залгамжилж авч байгаа учраас одоо нэг янзын иргэн байгаа байхгүй юу? Суурьшмал иргэн болж байна. Суурьшмал иргэн болж байна. Эцгийнх нь төрөөгүй ч гэсэн өөрөө төрсэн учраас Родешагийн иргэд байгаа. Энэ гэхдээ маш цөөнх. Одоо бас нэг жоохон этикийн хувьд энэ буруу тэрэн зөв гэж бол хэлэхэд хэцүү байгаа байхгүй. Яг гэвэл энэ хүн чинь энэ төрж өссөн учраас энэс өөр юу ч мэдгүй байгаа даа шүү дээ. Тэнгүүд нөгөө өнгөт арьснууд нь болохоор одоо тэднээс одоо эх орноо эргүүлж авах. Ялангуяа удирдлагаа эргүүлж авах гэдэг юм байна шүү дээ, төр засгаа. За. Тийм. За ингээд Мугабе шоронд байхдаа шоронгийн нөхцөл байдал бол маш хэцүү байгаа тий. Дээрлэх чинь, тамалж чинь, зодж чинь. Тэгсэн ч гэсэн боловсроо дээшлэхийг маш их хичээж исэн. Тэр шоронд байхдаа Лондонгийн их сургуульд ичнээгээр суралцаж хуулийн бакалавр, магистр хамгаалжсэн байгаа байхгүй юу. Тэгээд энийгээрээ маш их алдартай болж исэн тий. Нэг Африкийн шоронд байгаа хүн Лондонгийн их сургуулиас магистр хамгаалчлаа шүү дээ. Тэгээ загтал бичиж. Тэгээд шоронгийн номын сан дотор байсан. Тэгээ хулаагаар орж ирж исэн одоо юу гэдэг улс төрийн ном, эдийн засгийн ном, цэргийн стратегийн номыг бүр ингээд хоол шиг маш хурдан иддэг байсан. Угаасаа тэр шорон дотор номноос өөр найз байхгүй байсан учраас мэдлэгээ маш сайн дэвшилж байгаа байхгүй юу. Уул нэг Мугабег сонсоод байхаар амар дажгүй хүн болох хэвээр сонсож байгаа. Улсынхан баатар юм шиг сонсож байгаа. Улсынхан баатар болох гэж сонсож байгаа. Тэгэд 1966 онд шоронд орсныхын дараа нь ганц хүн нас орж исэн. Тэгэд нөгөө шоронгоос асууж байгаа. Тэг би энэ хүүгийнхээ оршуулгад явж болох уу гэсэн чинь явуулахгүй гэж дарамтлаж байгаа байхгүй. Тэрнээс болоод энэ Мугабегийн улам уурна хурж штэ тий. Их баригч нар чи яагаад намайг миний хүүг нас орж байгаад явуулахгүй байна гэд улам үзэн ядаж эхэлж байсан. Тэгэд шоронд байх хугацаанд бас нөгөө үндэсний хөдөлгөөнөөс бол ердөөсөө холдож байгаагүй. Тэр нөгөө Зану гэдэг намаа байгуулсан штэ. Тэр нам дээр бас нэг Надабинги Ситуле гэдэг хүн байсан байхгүй юу. Ситуле нь өөрөө ерөнхийлөгч хийгээд Мугабе өөрөө Занугийнхаа нарийн бичгийн дарга нь хийжсэн. Энэ Ситуле Мугабе хоёулаа шоронд орж исэн. Гэхдээ нөгөө ирэх баригч нь Ситулег шоронгоос сулчиж байгаа байхгүй юу. Яг сулсан бэ гэх юм бол их баригч нартай тохиролцоо хийгээд хүчирхийлэл зогсоохыг шаардангууд тэрэнд нь хүлээн зөвшөөржсэн. Тэнгүүт энэ Мугабе чинь шорон дотроос Зану намыгаа өөрийнхөө эрх мэдэлд аваад Ситулег огцруулад тэгээд өөрөө намынхаа тэргүүлэгч болж ирсэн. Тэгээд шорон дотроос нэг улс төрийн ажиллагаа хийгээд байгаа амар сэргэлэн хүн байгаа даа байхгүй юу. За тэгээд тухайн оны 11 сарын 11-нд олон улсаас шахалт дарамт ирж байгаа байхгүй юу. Ямар дарамтууд ирж байна гэсэн чинь энэ шоронд байгаа хүмүүс чинь тий яг яагаад шоронд орсон юм. Одоо өөрийнхөө бодож байгаа зүйлийг илэрхийлсэнсээ болоод илэрхийл ярьсансаа болоод шоронд орчиж байгаа юм гээд шахалт ирсэнсээ болоод энэ шоронгоос сулж исэн. Мугабе бас олон өөр хэд хэдэн шоронгийн хориглуудыг. Тэгээд Мугабе 11 жилийн дараа шоронгоос гарч ирлээ. За шоронгоос гарч ирсэн ч гэсэн ингээд шоронгийн гадна бол их чөлөөтэй бол байж чадаагүй. Ягаад гэвэл нэг Родешагийн цагаан арчдууд нь бас ингээд хянаад шалгаад дарамтлаад байгаа байхгүй юу тий. Ингээд хаасаагүй явсан ингээд тагнуулууд ингээд хараад байж идэг учраас Мугабе за би бол угаасаа энэ улсаа буцааж авахыг бол хичээн тий. Тийм учраас би энэ нэг л бургуу үйлдэл хийх юм бол эдгээр баг намайг алчиж магадгүй юм байна гэсэн сэрдэлттэй явжсэн байгаа тоххой. Тийм учраас нөгөө хажууд байсан улс руу орж исэн Мозамбикт. Тэгэд энэчнээс партизаны дайн эхэлж илаа. Хилээс гарч байгаа тий. Тэгэхгүй бол хил дотор байх юм бол шууд алчиж магадгүй гэсэн айцтай байгаадсан. За хоёулаа хамтаа хэлж ярьчих тий. Тэгээ сайхан тайв өргөжлүүлээ. За нэвтрүүлгийн маань хамтаа хэлэгчээр Univision компани оролцож байгаа. За Univision компани энэ удаа танилцуулж байгаа бүтээгдэхүүн гэх юм бол ер нь бол цикл гэж ойлгож байна. Циклийг танилцуулж байгаа. Ямар циклийн гэхээр бид нар бүгдээрээ л нэг юм одоо ажлын өдөр эхлэх чинь 7 хоногийн даваа гаргаас эхэлдэг шүү дээ тий. За тэгээд 6 өдөр юм уу 5 өдөр ажилладаг байх юм бол ажиллаа, нэг өдөр амарлаа, дахиад эргээд нэг ингээд эхэлдэг. Яг ийм циклэр явдаг. Энэ нь зөвхөн 7 хоног биш, сараар. Тэгээд ихлээр нөгөө хүмүүсийн маань одоо ажил төрөлний цалин буух
болно шүү дээ, тий. Цалин буух болно. Тэгээд за сардаа нэг удаа тавьдаг ч юм уу, 30-даа тавьдаг ч юм уу, эсвэл сар болгонх нь нэгэн тавьдаг ч юм уу, 5-даа тавьдаг ч юм уу. Тэгээд ер нь ингээд эсвэл сард 2 3 хуваадаг ч юм уу ингээд одоо тухайн байгууллагаас шалтгаалаад ажилтнуудын өөрсдийн хүсэлтээс бас болдог баг. Ер нь ингээд хит ингээд буугаад идэг. Гэтэл бид нар нөгөө утасныхаа төлбөрийг ч байдаг юм уу, эсвэл Univision-ийнхаа төлбөрийг нэг тогтсон цаг төлөе гэхээр тэр тойрогоос нь зөрчөөд идэг. Цалин буух өдрөөсөө зөрөөд идэг ч гэдэг юм уу, тий. Тэгээ зарим тохиолдолд нөгөөдгөө матгцсан явж хагаад Univision-ыг хаагдчихдаг. Ялангуяа одоо бид хүүхдүүд маань сургууль цэцэрлэгээ төр ингээд завсардаа тий гэртээ байж их энэ хугацаанд чинь тэр гэр интернеттэй байх хэрэгтэй байна. За одоо сүүлийн үед чинь бүр ийм болчихлоо л да. Ухаалаг цооч байна шүү дээ тий. Тэр чин Wi-Fi-тай байж иж хаалга тогссон эсвэл ийм дээл дээр надад ингээд тохиол аппликейшнэр ирдэг. За smart lock байна. Дээрээс нь гэрийн камер байна тий. Гэрийн камер. За тэгээд интернет гэх мэтчлэн ингээ байнгын интернет хэрэгтэй байгаа тийм төхөөрөмжүүдийг хангахын тулд уул нь тэр маань хаагдахгүй байх хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн чинь ингээ циклээсээ болоод тойргоосоо болоод өөр байгаад идэг. Тэгэх юм бол танд дахиад Univision-ийн хамт олон маань дахиад нэг үйлсээс санал болгож байгаа нь цикл 2 гэсэн сонголтыг дахиад гаргаж ирж байгаа. Энэ болохоор яах юм гэхээр цикл 2 гэдэг рүү та шилжих юм бол сар болгоны 7-ыг дуустал төлбөрөө төлөх боломжтой болно. За өмнөх нь бол одоо 5-ыг дуустал гэдэг ч юм ингээд арай өөр цикл байдаг байсан бол энэ удаагийнх нь 7-ыг дуустал гэдэг юм дахиад хугацаа нь өөр болж байгаа. Тэгээ бид 5-ыг дуустал гэдэг юм би ихтэй мэдэхгүй шүү. Ер нь бол нэг тэгж гарддаг юм. Тэгээ тэрнээс одоо юм сар болгон төлдгөөс дахиад өөр циклийг тань санал болгож байгаа л гэсэн үг. Хэрвээ та энэ 7-ыг дуустал төлбөрөө төлдөг энэ цикл рүү шилжихийг хүсэх юм бол за нөгөө Univision-ийн нэг админ дугаар гэж үздэг тийм. Админ дугаар нь хэрвээ Unitel-ийн дугаар байх юм бол 1427 гэсэн тусгай дугаар руу 2 гэсэн мессежийг явуулчаарай. Ингээд мессеж явуулчих юм шиг циклийн шууд шилжиж чинь. Эсвэл таны нөгөө нэг админ дугаар чинь бусад операторын дугаар байх юм бол 13 14 37 гэсэн дугаар руу 2 гэсэн мессежийг илгээгээрэй. Тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл та бүхэн маань Univision CG-мен сайтаас аваарай гэж хүсье. За ингээ Unitel-ийн хамт олондоо, Univision хамт олондоо талхсан илэрхийлье. Баярлалаа. За ингээ Mugabe шоронд орохоос өмнө Zapu гэдэг хоёр нэг нам гарч ирчээд байгаа. Эднэр тэгээд одоо нөгөө цагаан ирэх барьснартайгаа бол үзэлцээд байгаа шүү дээ. Тэгэхэд 1970 он гэхэд энэ одоо үзэлт нь улам одоо дэвэрч эхэлчихсэн. Тэгээд бутны дайн гарч эхэлж байгаа байхгүй юу. За тэгээд энэ бутны дайн бол Mugabe шоронгоос гараад шууд оролцож эхэлчихсэн. Энэ дайнд нь одоо нэг 3 тал байна гэж ойлгож болж байна. Нэг нь Rhodesia-гийн улс өөрөө тий цагаан эрх баригч нар. Нөгөө талдаа Mugabe-гийн Zanu талын цэргүүд байгаа. Тэднийг юу гэдэг вэ гэх юм бол Африкийн үндэсний чөлөөлөх арим. За тий. Тэнгүүд нөгөө Ndebele байгаа штэ. Zapu-гийн. Тийм Zapu-гийн. Тэрнийх нь цэргүүд нь бас ардын хувьсгалт арим гэдэг Zipra гэдэг байгаа шүү. Тэгэхээр нэг жоохон толгой яригч магадгүй баг. За энэ Mugabe-гийн талын армийн цэргүүд нь бол бүгдээрээ энэ Mugabe-гийн огтой Shona хүмүүсээс бүрдэж байгаа. Ndebele юу Nkomo-гийн тал нь Ndebele гэдэг угсаатнуудаас бас бүрдэж байгаа байхгүй. Дотроо бас нэг арьс өнгөчөөд их юм те. Угсаатны овгийн ялгаа байгаа байхгүй юу. Довж алганы гэдэг шиг юм болж байна л да. За тэгээд эдгээр бол энэ хоёр бол өөрч гисэн нэг зорилгын төлөө байлдаж байгаа шүү дээ. За тэгээд энэ бутны дайн баш их үргэлжилж ийла. Тэгээд 1979 он гэхэд энэ Rhodesia улс бол өөрөө бүр туйлдж дуусч байгаа байхгүй юу. Тэнгүүт одоо Их Британи, Америк, Африкийн орнууд за энэ дайнаа ердөөсөө зогсоо тий та нар хилэлцээр хий гэж шаардаж эхэлж байгаа. Mugabe бол энэ хилцэрт орох бол ямар ч сонирхол байгаагүй тий ягаад гэвэл одоо эднэртэй юу санал нийлж идэв тий баг устгуул 100% устгая гэсэн бодолтой байгаа байхгүй. Тэгтэл нөгөө Mugabe-гийн амьдарч байгаа Мозамбик улс нь шаардлага тавьжсэн. За чи бүр энэ хилцэд орохгүй бол энэ танаа улс чинь бүр байхгүй боллоо. Тэнгүүт за дуртай байсан ч дургүй байсан ч Mugabe энэ хилцэрт орж исэн. Тэгээд 1979 оны 9 сард Лондон хотод Lancaster House-ийн гэрээ гэж байгуулагдчихсан. Энэ нь Их Британий гадаад хэргийн сайд ахалж 18 удаагийн хурлын дараа 12 сард гар хэсэг зураглаа. 3 сар үргэлжилсэн. Лондонд авчиад нөгөө 3 талын гурвалг нь уулзуулж байгаа юм тий. Өмнө нь Их Британи колон барьж исэн гэдэг талаараа. Тэгээд 18 удаа хурлсан гэхээр 3 сард 18 гэхээр чи баг сартаа 6 удаа хурлжсэн байна. Тийм шүү дээ. За тэгээд энэ гэрээний заалтууд гэх юм бол нэг 5 том заалт байгаад байгаа. Эхний заалт нь гэх юм бол Rhodesia улс төр хугацаанд Британий засаг захиргаанд байна. Та нар ингээд асуудлаа шийдэтэл бид нар энийг чинь ингээд өөрсдийнхөө эрх мэдлээ оруулж хийж байгаа.
энэ хооронд чөлөөт сонгуул явуулна. Арчилсан сонгуул явуулна. Тэгээд шинэ улсаа Зимбабве гэдэг нэр өгнө. Тэгээд Зимбабве гэдэг улс гарч ирж байсан. За тэгээд хамгийн сонирхолтой хоёр заалтууд нэг юм бол парламент 100 суудал байна. Энэ 100 суудлаас 20 суудал нь заавал цагаан арьстай хүнд хадгалагдана. Заавал цагаан арьстай хүнд очно гэсэн заалт тавьж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ чинь 100 суудлын 20% гэсэн үг шүү дээ. Тэгтэл энэ үед Зимбабве шинээр байгуулсан Зимбабве улс нь 5 сая хүн амтай. За. Эннээс нь 30 мянган цагаан арьстай хүн байгаа байхгүй юу? Хүн амынхаа тоогоор бодох юм бол бага байгаад байдаг. Гэтэл засгийн гац дээр сууж байгаа гишүүдийн тоогоор бол нөлөөлөл нь их болчих гээд амар их болчихж байгаа. Одоо 30 мянган хүн 5 сая хэрч бараг 5% л хүрч байгаа байхгүй юу? 5% яагаад энэ засгийн газрын 20%-ийг төлөөлөх ёстой вэ? Нэг өсөндөө одоо нэг 3 Зимбабwe хүн нэг цагаан хүнтэй тэнцэнэ гэж байгаа юм шиг сонсогдоод байгаа байхгүй юу? Харин тий бараг л тэгчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо миний үзлэхээр бол маш шудраг бос байгаа шүү дээ. За тэгээд 5 дахь заалт нь гэх юм бол одоо зөвхөн зарах хүсэлтэй, авах хүсэлтэй байгаа үед газар хуваарлтыг хийнэ гэж байгаа байхгүй юу. За тэгэхээр эн чин колон байхдаа нөгөө цагаан арьстай хүмүүс нь хурж ирээд хамаг газрыг нь худалдаа авчиж байгаа. Хамаг тариалангийн тий хамаг малчин бүх газрыг худалдаа авчина. Тэгээд энэ газраа зөвхөн цагаан арьстай хүн зарахыг хүсэж байх юм бол зарна гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр шинэ байгуулагдаж байгаа засгийн газар нь газрын реформ хийх бол ямар ч боломжгүй болчихж байгаа. Тийм. Одоо нэг хүнээс очиж 3 хүн тий тэр хүн ч одоо тэгээд хэрэг мөнгө шаардах юм бол мэдэхгүй болчихж байгаа. Тэгэхээр нөлөөгөө тэр чигт байлгах гал байна гэсэн үг тий. Харин тийм. За. Тэнгүүд Мугабе бол энэ маш их дург нь урж байгаа тий. Нэг арга зал гэж үзэж штэ. Ягаад угаасаа л нэг арга зал болчиход байгаа байхгүй юу. 20% суудлан байхгүй болчихно гэж юм. Тэгсэн ч гэсэн энийг хүлээн зөвшөөрчихсөн. Яагаад хүлээн зөвшөөрсөн бэ гэвэл за сонгуул болно. Энэ сонгуул би ялхаа 100% мэдчихэна гэж сонгуул орж ирсэн. За тэгээд 1980 оны 2 дугаар сард сонгуул болоод Мугабе парламентын 80 суудлаас 57-ыг нь авч ирсэн. За тэгээд 100 суудлаас 20 нэг цагаан арьснууд хуваарлагдчихж байгаа. Тэд нар одоо бинтэйгээ ярьж байгаад за чи парламентын гишүүн болоо. Тэрнийг үлдсэн 80 суудлаас нь 57 нь Мугабе болчихж байгаа. Тийм ээ тий. Тэгээд үлдсэн 23 суудал нь нөгөө Нидибеле хин Накомо байсан шүү дээ. Накомогийн нам авч ирсэн. Тийм. За тэгээд энэ тэр оныхоо 4 сарын 18-нд Зимбабве албан ёсоор тусгаар тогтнож 56 настай Роберт Мугабе анхны ерөнхий сайд болж илоо. За би ингээд энийг судалж байхдаа харж байгаа байхгүй 56 настай Мугабе ямар хөвшин юм бэ гэж бодож байгаа байхгүй юу. Тэнгүүд бодоо үзэхэр за нэр монголчин ерөнхий сайд чинь бас нэг 50 хэдтэй л ерөнхий сайд болж байгаа шүү дээ. Тэнгүүд би нөгөө энэ Африкийг судалсаар байгаа тий. Нөгөө Иди Амин, Мобуто эдгээр чи бүгдээрээ 30 хэдтэй ерөнхий сайд болж байгаа. Бүр миний тэр бас нэг сонирхолтой. Тэр ихтэй нөгөө цэргийн юугаар авдаг тий. Цэргийн хүчээр авч байгаа. Энэ бол яг аль байсан сонгуулаар авч байгаа. Ямар ч сонгуулаар авлаа. Хин дөш санаад байна одоо. Одоо энэ ч нөгөө нэг саяны дээр эхлэл хэсгээр гараадсэн шүү дээ. За хоёул үргэлжилчихье. Би тэрийг бол ингээд чиний яриануудаас өөрөө олоод байгааг нь хариулаад. За тэгээд Мугабе ард иргэдээ юу гэж зарлж ирсэн бэ гэх юм бол өчигдөр би таны дайсан байсан. Өнөөдөр би таны нөхөр боллоо. Илд сэлмээ анжис болгож шинэ эхлэл гаргацгаая гэж зарлж байгаа байхгүй юу. Тэгээд нэг олон жил эсэргүүцсний сүүлд Зимбабве гэдэг улс чинь өөрийнхөө эрх мэдлийг авлаа. Хүн ард түмэнд бас ингээл их баярлалаа. Тэгээд Мугабег Африкийн баатар эрх чөлөөний эцэг гэж хүмүүс хөндлөж эхэлж байгаа. Тэгээд олон улсын хэвлэлүүч бас ингээд Мугабег ингээд гоё хөөргөд эхэлж байгаа байхгүй тийм маш их өндөр үнэлгээ өгч байгаа. Тэгээд Африк твийн хамгийн боловсралтай удирдагч гэж тухайн үедээ нэрлэгдэжсэн. Нөгөө аргагүй л тийм аргагүй. Угаасаа хажууд нь бас л нөгөө цэргийн эвгүй гараад байгаа шүү дээ. За тэгээд Мугабе засгийн газар ямар байсан бэ гэх юм бол эхэндээ эвслийн засгийн газар байгуулжсэн. Уул нь олонх байгаа ч гэсэн нөгөө фракцийн тэргүүлэгч Жошуа Накомод юу болгожсэн. Дотоод хэргийн сайдаар томилж илоо. Тэ. Тэгээд мөн доктортой байх хэрэгтэй байгаад байна. Гадаадаас санхүүжилт авах хэрэгтэй байна гэдэг талаасаа хэд хэдэн цагаан улс төрчдийг албан ёсны сайдуудаар томилж исэн. За. Тэгэхээр энэ Мугабегийн хувьд ямар байна гэхээр за улс чинь ингээд анх үүсгэн байгуулагдаж байхдаа дотооддоо хэрэлдээ дотооддоо алцаанда байх юм бол хизээч сайжрахгүй тийм учраас хэдүүлээ доктортой байх нь хамгийн чухал гэж харж байгаа байхгүй. За тэгээ хийсэн зүйлүүд нь гэх юм бол улсаараа маш их олон сургуулиуд барьлаа. Багш бэлдэж эхэллээ. Тэгээд 10 жилийн дотор Зимбабве улс бичиг үсэг тайлгдсаар Африкта бүр ингээд дээгүүр ордог байсан.
За. Тийм. Тэгээд эрүүл мэндийн талаас олон нийтийг вакцинжуулж эхэллээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Хүүхдийн яраа эндэгдэл буурлаа. Дундаж насалт нэмэгдлээ. Тэр хүмүүсийн амьдрал нь ингээд сайжирдаг байгаа байхгүй юу? Гэтэл цэргийн салбартаа нөгөө Накамо Мугабе хоёр чинь жоохон бибинтэй үзэнтэй байгаад байгаа. Одоо энэ бас нэг ясан үндэсний үзэн байгаад байгаа шүү дээ, тийм. Тэгэд 1982 онд Накамогийн хамааралтай агуулгуудаас их хэмжээний зэвсэг илэрч исэн. За ингээд тэрийг нь юу гэж харж исэн бэ гэх юм бол энэ Накамо чинь төрийн эсрэг хувилдаа хийх гэдэг штэ гээд тийм бослого хийх гэдэг штэ. Гээд шууд Накамог огцрууллаа. Тэгээд Накамогийн намын гишүүдийг бүгднийг баривчилсан. За тэгээд өөрийнхөө шууд дайснаа гэж үзэнгүүт Накамогийн намын гол бааз болж исэн Мата Мелиландд довтлсон. За тэгээд энэ довтлогыг Кукура Хүнди гэж нэрлэдэг. Одоо энэ нь тэгээд нөгөө төрөний дуртад байгаа 1980 оны ихэнх үе мөн үү? Тий. Зөв. Энэ тэгүүлэлэр яагаад байгаа нь одоо нөгөө өөрийнхөө улс төрийн том нөлөө бүхий одоо намын удирдагчийг намааг унгаах нь, эрсдэл гаргах нь гэж тооцоод тэр намын одоо үндэс суурь болж байгаа тэр хүмүүс саналаа өгж байгаа тэр хэсэг хүмүүстэй байгаа бүс нутг руу Шууд дайрч байгаа. халтчихж байгаа юм уу те? Тий. За тэгээд 1982-аас 1987 оны хооронд Кукура Хүнди гэдэг код нэртэй цэргийн ажиллагаа явуулсан. Энэ Кукура Хүнди юу гэсэн утгатай үгүй гэх юм бол шоноо хэлээр бохир угаах эртний бороо гэдэг код нэртэй байгаа байхгүй юу. За тэгээд энэ ажиллагааны зорилго нь одоо яг өнгөн дээр ямар зорилготой байна гэх юм бол энэ партизаны бослог гаргах гэж байгаа, эсэргүүцэж байгаа цэргүүдийг байхгүй болгоно гэсэн зорилготой орж байгаа шүү дээ. Гэтэл яг үндсэндээ энэ нөгөө яс үндэсний ялгаа гарч ирээд байгаа. Тийм нөгөө Ниделебе угсаатнууд нь Накамог дэмждэг иргэдийг бүр ингээ алж ядаж эхэлж байгаа. Энэ Африк тарин энэ нэг яс үндэсний ялгаа аим шиг юм тий. Тийм. Тэгээд 1982 оны сүүлээр 5 дугаар бриганд гэдэг цэргүүд шууд энэ Мата Мелиланд орж байгаа. Энэ ямар цэргүүд байсан бэ гэх юм бол хойд Солонгост бэлтгэгдсэн армийн тусгай анги байгаа байхгүй юу. Эдгээр нь тэгээд армийн засаг захиргаанд ердөөсөө байдгүй зөвхөн ерөнхий сайдын үгэнд ордог. За нөгөө нэг хувийн цагтаа гараад ирлээ те. Тийм, хувийн цагтаатай болчихлоо шүү дээ. Тийм, эдгээр одоо бүгдээрээ ингээд Мугабед үнэнч өөрсдөө шоно ястан тэгээд одоо нөгөө товтлж байгаа улсынхаа хүмүүсийнхаа хэлийг мэддэггүй байгаа зү. Тэгэхээр ингээл за энэ тасганы хядлага яасан бэ гэх юм бол эрчүүдийг нь бодож хороолоо, эмгтээчүүдийг нь хүчрхийллээ, тэг хүүхдүүдийг нь амьдаар нь шатаж исэн байгаа. Хүмүүсийг тэг хүчээр Мугабегийн магтдаг дууд болуулдаг. Тэгээд ташуурд нь будаж ална. Тэгээд заримуудыг нь ингээд гэрт нь түгжиж жагаад бас гэрийг нь шатааж амьдаар нь алж исэн. Тэгээд энэ олон зохицуудыг нь бөөнөр нь булаад тэгээ нэг ашиглахгүй байсан уурхай доороо хайддаг байсан байгаа тоххой. Яг үнэндээ энэ зорилготой гарч ирж исэн салан тусгаарлагч гэж яриад байгаа штэ. Тэд нар бол нэг хэдхэн хүн байгаа гэсэн. Нэг 10-аас 20 хүн байтал энэ аимшигын хядлагаараа 30,000 хүн алж исэн байгаа тоххой. Наа чи ингээд ах шиг байна л та. За би одоо ингээ яшгүй зөвддөг болоо бурууддаг болоо мэдгүй. Тойрог гэж яддаг штэ тий. Тойрог. Тэгэнгүүт л одоо нэг нэр дэвшигч нөгөө тойрог дээр очих нь л дээ. Тэгэнгүүт тэр тойрог нь одоо жишээлбэл одоо Жона гэлээ, Шона гэлээ тий. Шона байлаа гэж бодъё тий. Шона ястны хүмүүс байдаг байлаа гэж бодъё. Тэгэнгүүт нэг Шонанаас чин уул нь өөрөөсөө төлөөлөөд нэг хүнийг гаргах нь шүү дээ тий. Тэгээд тэр маань уул нь засгийн газар дээрээс суугаад тэгээд одоо сая бүр нөгөө нэг сайд майд хүртэл болцсон явж яхна шүү дээ. Тэгэнгүүт 100 суудлынхаа 60-ыг нь баг өөрөө авцсан. 20 цагаан арснууд байгаа. Үлдсэн 20% дээр нь Шона Ниделебе. Шонаач нэг Мугабегийн юу шүү. Тийм үү. Ниделебе гэдэг байгаа тэр хүмүүсийнх нь сонгогдсон хүн орж ирээд байгаа тий. 20% дээр. Тэгэхээр 100-ны дахиад 20%, баг 30% тэгээд байна. Тэгин гутал ер нь дараагийн сонгуул ихэд энэ улсууд дахиад энэ хүнийг гаргаж ирэх юм байна магадгүй тий. Гэд бүр ингээд сонгогчдтой нь хамтдаа тэр юм ингээд бүр баз айж байгаа юм шүү тий. Тэгээ 30,000 хүн шууд ингээд алчиж байгаа байхгүй. Тэгэд энэ ч уул нэг нөгөө тусгаар басгачдыг алах гэж ярьж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө энэ сүултээ бүр ингээд шал хотлоо болоод Мугабе бүр ингээд зарлж исэн. Ниделебе бол шавж тэднийг устгах пестицид хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгэд энэ цэргүүдээ пестицид гэж ирсэн. Бүр ингээд тусаар төгснөл юу басгачдыг биш бүр Ниделебе гэж
нэрээр нь дуудаж байгаа байхгүй. Одоо нөгөө улсынх нь баатар юм чин одоо тэгэл итгэж л байгаа хта тий. Тэнгүүд одоо нөгөө шонаачм одоо олонх байгаад байсан Нидибели чин цөнх байгаад учраас бас нөгөө шонаанд чинь баг тийм штэ тий эднэрийг байхгүй болох хэвээр устгах хэвээр гэж дэмжиж эхэлж байгаа байхгүй. Тэгэд хамгийн аимшигтай нь энэ дууссаны дараа бүр ямар ч хүн хариуцлага хүлээж байгаагүй. Тэгэд энийг судлаа те энэ юунаас болсон ингээ коммунист ердөөс байгуулагдж байгаагүй. Тэгэд олон жилийн дараа энийг ярих нь хориотой болсон байсан. Зөө бүр. Тэгээд ард түмнэрээ нуундараад болсон те. Ягаад гэхээр Нидэлебе хүмүүс нь багасчихгүй те. Тэгээд нэхий гэхээр нөгөө шонаанууд нь илүү байгаад байгаа байхгүй те. За тэгэд энэ хэрэгс аллаг юунаас болж зогсож исэн бэ гэх юм бол энэ үед одоо олон өөрөөр дарангуулагч Африкт гарч ирээд унж исэн. Тэгээд ойр байсан хөршүүд нь ингээд Мугабед сануулж байгаа байхгүй юу. За чи ингээд ийм аимшигын хядлага аллах хийгээд ах юм бол хажууд EDM чинь юу болж илээ. Мобото чинь юу болж илээ те. Тэрийг мартваа ингээд за арай хитрхи хол бүгдийг нь алхад бол болохгүй юм байна гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээд нэг Накамото хилцүүлэг хийжсэн байгаа даа. Тэгээд Накамогийн фракцтай хилцүүлэг хийж ягаад нэг намын засаг тогтоожсэн. Зану Запу хоёроо нийлүүлээд Зану PF гэдэг шинэ засаг тогтоож байгаа юм. Тэгээд Мугабе бол өөрийгөө ерөнхийлөгч болгож исэн. Тэгээд Накамо дэд ерөнхийлөгч болж исэн байгаа даа. Тэгээд өмнө ерөнхий сайд гол эрх мэдэлтэй байсан бол ерөнхийлөгч бүр бэлгэдлийн шинжтэй гүйцэтгэх эрх мэдэлтэй болж те бүх эрх мэдлийг гартаа төлөвлөж эхэлж байгаа. Тэгээд өөрийгөө зөвхөн төрийн тэргүүн биш одоо зэвсэг төвчний командлагч, намын дарга, бодлогын шийдэгч гэдэг юмнуудаар авч тавьчихж байгаа. Бүх эрх мэдлээ ингээл өөртөө төлөвлөлт эхэлж байгаа. Нөгөө хэдхэн жилийн өмнө чинь улсын баатар болж исэн тий нөгөө колоноос салгаж исэн, тусгаар технологи зарлаж исэн хүн чинь бас л ялгаагүй дарангуулагчдын ардаас нь яваад өөрийнхөө эрх мэдлүүдээ бүгднийг нь аваад бүх тэргүүнүүдээ өөр дээрээ тавиад тэгэл бас дахин шүтүүлэх нөхцөл байдал дээр хүрчиж байгаа. Тийм байна. Ялгаагүй хэлбэрлэл орчлоо. Нөгөө боловсралтай багш хүн гээд найдаад исэн чинь те яг л эцэст нь хэмжээгүй ирэх те өөрийгөө хаан болохгүй л үзэж штэ те. Тийм. Ингээд зарчмын хувьд бол уул нь олон намын тогтолцоо бол байгаад байгаа. Гэтэл бүх намын одоо Зану PF гэдэг чинь Мугабедэ үнэж байгаа даа. Парламент зүгээр л нэг Мугабегийн шийдвэр дээр гар юусыг зурдаг. Тэгээд сөрөг хүчин гэдэг бол ердөөсөө байхгүй байгаа даа. Зүгээр л нэг үзэгдэл болчихж байгаа байхгүй юу? Ингээл ерөөсөө нэг хүний гарт л орчлоо шүү дээ. Тийм. Тэгээд Мугабе нөгөө чөлөөлөх дайнд оролцож исэн бүх генерал найзуудаа бүгднийг өндөр албан тушаалтад сайд болгож байна. Газар эдний нөгөөл бас л ялгаагүй өөрийнхөө фракцийг дээш нь татаад байгаа байхгүй. Улаан багш нар тэг цүнх баригч нараа. Тэгэд нөгөө тусгаар тогтсоныхын дараа эдийн засгийн дажгүй сайжирч ийлаа, хүмүүс нь сурч бичиж сурч ийлаа, эрүүл мэндийн сайжирч ийлаа. Эдгээр бүгдээрээ ингээл зогсож исэн. 1980 оны сүүл гэхэд эдийн засаг урагдж ажилгүйд л ядварл нэмэгдэж байгаа байхгүй юу. Эдийн засгийн гарц нэмэгдэхгүй байхад засгийн газрын төсөв зарлах нэмэгцэрл байгаад байгаа. Тэгээд энэ үүнээс болоод хувийн хөвшил улам шахаж ажилгүйд л ядварл нэмэгдэж байна. Мөнгө нь орж ирэхгүй байгаад байна. Зарлал нь гараад идэг. Тийм учраас улс чинь угаасаа хэцүү байдлыг хүрэхгүйгээд одоо яах вэ те. За тэгээд 1990 онд нэг сонирхолтой болсон зүйл гэх юм бол нөгөө чөлөөлөх дайнд оролцож исэн Ахмад дайчид нь бүгдээрээ жагсаал хийж байгаа. За энэ жагсаал дээр юу гэж ярьсан бэ гэх юм бол энэ нам төрийн албан тушаалтнууд чинь те бүгдээрээ авилгажиж хөрөмжиж байхад энэ дайнд оролцож исэн Ахмад дайчид чинь юу ч үгүй хоосон бүр ядуу болж дууслаа гэж байгаа байхгүй юу. Эдгээр чинь уул ингээ нэг жоохон туранхаа хөгшин хараштай ахмадууд үүнэр байх ч гэсэн эдгээр чинь угаасаа нөгөө дайнд оролцож исэн эрх мэдэлтэй партизанууд цэргийн бэлтгэлтэй хүмүүс байгаа байхгүй юу. Тийм учраас энэ Мугабе эднэрийн шаардлагыг хангаж байгаа. За уучлаарай би та нарын хэлсэн үгэнд чинь орё гэд тэр 50 мянган цуглагдсан байсан Ахмадад бүгдэнд нь 50 мянган Зимбабwe доллар өгчээсэн. За энэ тэгэхээр 2.5 тэрбум Зимбабwe доллар шууд тараачиж байгаа байхгүй. Үүнээс болоод шууд инфляц тэнгэртэй хүрчиж байгаа. Тэр мөнгө чинь хамгийн гол нь нэг сангийн мөнгө бол биш. Шууд мөнгө хевлээл тараагаад эхэлчихэж байгаа. Өө за. Тэгээд 1997 оны 11 сарын
13 энэ мөнгийг тараасан. Тэгээ шууд маргааш нь 14-нд валютын ханш долларын эсрэг 72% буужсан. Энэ өдрийг хар баасан гараг гэдэг. Ягаад гэвэл үүнээс болоод эдийн засгийн борсоос болоод хэд хэдэн үйлс болоод хамаг тоог нь тасарсан байсан. Тэгээ харанхуй байсан учраас хар баасан гараг гэдэг. Шууд нэг мөнгө хөлөө гаргачихлаар те мөнгөний одоо ингээд илүүдэл үүсээд гэдэг юм уу те. Тэгээд долларын ханш өсчихөж байгаа юм байна шүү дээ те. За энэ тэгээд одоо нөгөө партизанууд нь ч гэсэндээ зүгээр мөнгө аваад чимээг болно гэдэг энэ яг ийм үдчихсэн хэлбэр байгаа даа тий. Тэр л одоо жагсаал тий. Жагсаад ингэ бодлон хүслийг нь биелүүлээгээд цалингийн өгөөд ч юм уу тий ингээд яах чиглэлээр ингээд мөнгө төргийн ингээд нэмээд ингээд эсвэл тэтгэвэр ингээд нэмэж ихлээр бас хэсэг талдаа нэг юм болоод байдаг байх нь вэ шүү бас. Тийм. Гэхдээ одоо ингээд энэ хүмүүс чинь мөнгө авчиж байгаа тэгэхээр хаппи байгаа ч гэсэн энэ мөнгө нь үн цэник болчихж байгаа байхгүй. Ямар ч утгагүй мөнгө байгаа шүү дээ. Зүгээр хөвлөл гаргаад ирсэн цаас болчихж байгаа учраас эдийн засаг нь буурлаа гэтэл тэр мөнгөнд буцаал ямар ч хэрэггүй болчихж шүү дээ. За 2000 он гарахад Роберт Мугабегийн жоохон цаг үеийн өөрчлөгдөж эхэлж байгаа байхгүй юу гэсэн үг вэ? Энд чинь хэдэн оноос хойш байгаад байгаа юм? Хончин 1000 одоо 1960 хэдэн оноос хойш гэдэг Зимбабwe ч байгуулагдаа тий. Тэгснээс хойш л одоо хүртэл ингээд 2000 он гартал ерөөсөө тэр яваад байгаа. Угаасаа эсэргүүцэж чадах ямар ч хүн байхгүй болчихж байгаа байхгүй. 40 гаруй жил. 40 гаруй жил тий. Тэгээд 2000 он гарахад төрийн бодлогоо бол Мугабе өөрчилж эхэлжсэн. Тэгээд нэг бодлого нь юу байсан бэ гэх юм бол газрын реформыг түрэгдэх хөтөлбөр гэж зарлж байгаа. Энэ ямар хөтөлбөр байсан бэ гэх юм бол цагаан арьснууд ч нэг газруудаа бүгдийг эзэмшээд байгаа шүү дээ. Энэ газруудыг цагаан арьснуудаас буцааж авах хөтөлбөр байгаа байхгүй юу? Энэ хөтөлбөрөө яг ингээ парламент оруулсан чинь парламент дээр дэмжигдээгүй юм. Энд чи одоо дарангуулагчдаг хүнд энэ дэмжигдэхгүй нэ гэдэг чинь нэг янзын анхных нь хожигдол нь болж байгаа байхгүй юу. Тэнгүүдээ энэ чинь за ирээдүйд би ингэж хожигдож явах юм бол эдгээр там унгаах нэ гэсэн бодлого байгаад байгаа. Тэгээд одоо нэг шинээр байгуулагдсан нам байсан сөрөгчин арчилсан өөрчлөлтийн хөдөлгөөний нам гэж гарч ирж байсан. Тэгээд тэрнэр нь энэ боломжийг ашиглаад Мугабегийн эсрэг хөдөлж эхэлж байсан. Одоо Мугабегийн эсрэг иргэдээ бас тэгээд парламентын гишүүдтэй бүгдийг уриалаад хөдлөд эхэлж байгаа байхгүй юу. Тэгтэл Мугабе бол ялагдлаа хүлийн зөвшөөрөөгүй. Шууд ингээл өөдөөс нэг сөрөг хүчин гарч ирж байна гэсэн чи яасан бэ гэвэл одоо нөгөө эх орны чөлөөлөх дайчин одоо залуучууд цэргүүдтэй бүгдэндээ нь за энэ цагаан арьсуудаас газраа хүчээр буцааж ав гэж хэлж байгаа. Яа за. Тэгэл нөгөө цэргүүд чинь цагаан арьснуудын газар руу очлоо, шууд аллаа, буудлаа, гэрээс нь хөөлөө, тий хүүхдүүдтэй тэрвэрж байгаа эцэг их нар ч шууд ингээл гэрээсээ хөөгдөл гарчиж байна. Тэгэл бүгднийг аллаа, хядлаа. Тэгэд 2 жилийн дотор энэ газрын 90%-ийг нь буцаагаад авчиж байгаа. За. Тэгэд Мугабе бүр сүултээ ингэж хэлж байгаа байхгүй юу? Чөлөөлөх дайны эцсийн зорилго энэ байсан юм. Бид эцэст нь колон биш боллоо. Тэнгүүд нөгөө газар эзэмшдэггүй байсан хүмүүс чинь энэ цагаанцууд чинь газараа алдчихлаа те бидний газар удахгүй болох наа гэж гудамжаард баярлал тэмдэглээл Мугабе өстө мундаг шүү гэж байгаа байхгүй. Гэтэл Мугабе энэ газараа буцааж авсныхаа хариуд нь хинд өгж гинэ гэвэл өөртөөхөө хүрээний хүмүүс л өгж байгаа штэ. Нөгөө генералуудтай өгж гин, улд олгогч нартай өгж гин, найзуудтай өгж гин. Тэгээд энэ хүмүүс ч одоо энэ фермүүдийг ажиллаж мэдгүй малчин хүмүүс биш. Тэнгүүд эдийн засаг нь шууд унаад эхэлчихэж байгаа. Тэгэхээр тийм. Энэ үүний харинд нь Мугабе яасан бэ гэвэл 2008 онд шууд мөнгө хэвлэж зааж өгч байгаа. За бүр. Тэгээ одоо Зимбабвегийн гиперинфляц гэж манай үзэгчид сонсч ирсэн байгаа. Тэгээд 2008 оны 11 сарын дундуур сарын инфляцийн түвшин 79.6 тэрбум хувь өссөн байгаа. Тэрбум хувь өссөн байгаа байхгүй юу? За. Тэгэд өдөр тутмын инфляцийн түвшин 98% байсан. Тэгэхээр нэг өдөр унтлаа сэрлээ маргааш нь инфляц нь бүр даблдсан байгаа шүү дээ. Дэлгүүрт байгаа бүх бараа нь 2 дахин үнэтэй болчиход байгаа. Тэгэд үүнээс болоод Зимбабве улсын мөнгөн цаас нь бүр ямар ч нэмэргүй болчихж байгаа хүмүүс чинь тэгээд бүр ингээд том хайрцаг ингээд өдөр тутмынхаа мөнгө хэрэглээний мөнгийг барьж явдаг зурнууд байдаг. Тэгээ онлайнэр хүмүүс бас харж ирсэн байж магадгүй. 100 их 80-ийн Зимбабве долларын мөнгөнд дэвсгэрт гэж гарч ирж байсан. 100 их 80 тий. Хүмүүс чинь тэгэл би биэнд шоколамар. Би чинь бэлгэнд 100 их 80 доллар өгж байгаа шүү гэж Зимбабвегийн нэг цаас өгч байгаа байхгүй. Энэ тэгтэл бодитоороо доллараар харьцуулах юм бол нэг
10 цент хүрчээсэн баха. 10 цент тий. Тийм 50 цент хүрчээсэн. Тиймэрдүүхэн утгагүй болчихсон мөн. Одоо тэгээд Зимбабве нэг аль жуулч нар очих юм бол энэ 100 их найдыг нь худалж авч болдог. Тийм шоглоомын мөнгө засалчаад байгаа. Тэгээд энэчнээс яг ингээ нэг том дүгнэлт харах юм бол Мугабегийн гаргадаг шийдвэр нь юм байгаад нь штэ. Өөрөөх нь сөрөг хүчин гарч ирэх юм бол бүх ард иргэдээ нэг хүн лөө хургаа заадаг болчихсон штэ. Одоо яг анх ерөнхий сайд болж явахдаа нөгөө Нэдэбэлэ гэдэг хүмүүс лөө нөгөө шанаа хүмүүсээ дайруулчихж байгаа. За тэгээд нэг 30-40 жилийн дараа ингээл өөрийнх нь эрх мэдлэн жоохон алдаад эхлэнгүүт бүх хар ажтай хүмүүсээ цагаан ажтуудын эсрэг явуулаад байгаа юм. Хүмүүсийн анхаарлыг нь сарниулж ийн гэсэн үг шүү дээ. Голтон дайсан гаргаад ирэх юм бол энэ хүмүүс нь тийм шүү дээ. Яахлаар бид нар ингэж эднэрийн доор ингэж идэв те. Мугабе чинь зөв шүү гэж буцаагаад эрх мэдлээ авчиж чинь. Зөв л дээ. Наад нөхдүүд чинь ерэн зүгээр айгүй танил аргууд байдаг юм бэлээ. Одоо ингээд нийтэд байдаг адилхан бодолтой байдаг юм нийтэд байгаа тийм зүйлийг те чухал юм шиг гаргаж ирээд. Гэхдээ зүгээр яг өөрийнх нь хэлмээр байгаа үгийг хэлж өгч байгаа юм шиг урдаас нь. Ийм хувилбар манай энэ сошиал дээр байгаа нөхдүүдэд айгүй ялангуяа харагддаг шүү. Хэлмээр байгаа үгийг нь өөрөө хэлж өгч байгаа юм шиг. Би ч гэсэндээ ийм гэж яагаад хэлдэг. Ингээд хусаг хугацаа өнгөрөөд ингээд ямар ч хамаагүй сэдвүүд тэдний хэлмээр байгаа юм шиг хэлсээр байгаад сүүлдээ тэр юм хэлэхлээр үнэн юм ярьж байгаа юм шиг болчдөг. Ингээд нөгөө дагуул нь үүсдэг тий. Ингэж яагаад одоо нөгөө хүний тархинтэй зөөлөн зөөндөр ингэж байгаа сүүлдээ яг үнэн юм шиг ингээд суулгаад ингээд тогтоогоод тэгээд одоо чинь нөгөө тэр юу чин ийм штэ гэд хэлэнгуут л өөдөнд нь итгэл нийт даяараа тэр хүнийг нь одоо ингээд доош нь идэг харлуулдаг. Энэ зүгээр одоо яг энэ сошиал дээр бол өстой бүр айгүй ил байна. Энийний чин арай гүнзгийрүүлсэн арга нь цаана улс төр дээр хэрэглэл яваад байдаг. Энийг уулна таниад л байдаг болмоор байгаа юм да. Бид нэр сошиал дээр ч одоо хинч бол юу ч хийж болно шүү дээ. Зөвхөн худлааг нь зураг тавьж байгаа л ингээд сонсмор байгаа үгийг хэлж байгаа ч боловч. За Мугабегийн уналт хаанаас эхэлж исэн бэ гэвэл аль тэр нэг 2000 онд ярьжсэн шүү дээ. Арчилсан өөрчлөлтийн хөдөлгөөн нам нь улам жоохон эрх мэдэлтэй болоод улам хүчтэй сөрөг гарч ирж исэн. Тэгээ 2000 оны парламентын сонгуулиар энэ нам нь 120-оос 57 судал авч исэн. Тэгээд 2000 оны ерөнхийлөгчийн сонгуулиар 78 настай Мугабе 56% саналаар ялж исэн байгаа байхгүй. 56% нь энэ түүхэнд болж байгаагүй бага тоо. За салах гатал тий болно. Тий. Тэгээд энэ нөгөө арчсан өөрчлөлтийн хөдөлгөөний Цфангиран гэдэг дарга нь Мугабетэй ерөнхийлөгчийн сонгуулиар 2008 онд үзэж исэн. За тэгээд энэ сонгуулийн үр дүн зарлагдаагүй. Нэг бүтэн сарын дараа зарлагдчихсан. Тэгээд зарлагдтаа Цфангира 48% санал авч исэн. Мугабе 43% санал авч исэн. Тэгэхээр уул нь ингээд тоогоор бол Мугабе хожигдчихж байгаа байхгүй юу? Гэхдээ саналын тоо 50% хүрээгүй учраас ахиж сонгуул хийнэ гэж зарлж байгаа. Тэгээд сонгуул нь 3 сарын дараа зохион байгуулагдахад Мугабе нэг юм хөдөлгөөн зарлж ирсэн. Чи хэн саналаа өгсөн бэ гэдэг төөрөгдлийг арилгах хөдөлгөөн байгаа байхгүй юу? Энэ нь яадаг вэ гэх юм бол хүмүүст буруу санал битгий өгөөрэй гэд цэргүүд нь санал авах байруудын гадаа хүлээгээ зогсчихдаг. Тэгээ бараг ингээд хяналт хийгээд байж байгаа байхгүй юу? Тэгээд буруу санал өгсөн хүмүүсийг нь ташурд шийтгэн. Тэгээ зарим сөрөг хүчний үзэлтнийг ирээдүйн тамалж амийг нь хорлоод годомчинд дүүжилдэг байсан. Яа нөгөө нэг өөрсдийнх нь үзсэн ядаад байдаг нөгөө нэг цагаан арстнууд гэдэг байсан шүү дээ тий. Тэрнээсээ 7 дор тогтсон. Одоо бүр ингээд санал өгж байгаа хүмүүсийг байгаад шүү дээ. Хамгийн амар нь энэ чинь 2008 оны сонгуул байгаа байхгүй юу? Тий. Одоо би 2008 онд хаана байлаа? Манай үзэгчд хаана байлаа? Манай Монголд ч одоо 2008 онд сонгуул болоод бас нэг босгуулж ирсэн шүү дээ. Тэгтэл энэ Зимбабве гэдэг улсад хүн буруу санал өгснөөс болоод годомжинд дүүжлэгдэж байгаа байхгүй юу? Тэгэд одоо нөгөө сөрөг хүчний намын дарга Цфангира ч ийм нөхцөл байдалд бол хизээч улс төрд орч чадахгүй байх шүү дээ. Өөрийнх нь сэтгэлийн дарамт байна тий. Хүмүүс ингээд өөрийн дэмжснээсээ болоод амнасаа алдчихна гэдгээсээ бүр гуниглаад өөрийнхөө нэрийг татчихсан. Тэгэд Мугабе ганцаараа 2008 онд сонгуул ялжлаа. Болооч энэ одоо 70-д гарч хичнээн 40 50 баг 40 гаруй жил 50 жил өгч шүү дээ тий. 50 жил удах гээд шүү дээ одоо ингээд бүр. За тэгээд 2017 он гэхэд энэ бас ингийн ерөнхийлөгчөөр яваал байдаг. 2017 он гэхэд энэ Мугабегийн нам нь
хоёр хуваагдсан байсан. Нэг талдаа Эмерсон Манангава гэд Мугабегийн баруун гар нь одоо нэг тусаар тогтносон олон жил цуг ажилласан хүмүүс нэг талдаа байгаад байгаа юм. Нөгөө талд Мугабегийн хоёр дахь эхнэр Грейс Мугабе гэж байгаа байхгүй юу. Тэд нь G40 гэж нэг шинэ залуучуудаас бүрдсэн 40-с доош насныхан нэг фракц гарч ирж байгаа. Тэгээ энэ хоёр фракц нь дандаа бие биентэйгээ үзэлцэж идэг. За тэгээд Мугабе ч одоо 2017 онд маш хөгшин болсон байгаа тань одоо бараг 80 гарсан би бараг ирж гарах гэж байна те. Энэ хүнийг өв залгамжлах хүн хэн болох вэ гэдэг яриа гарч ирж байгаа байхгүй юу. Тэнгүүд Мугабе одоо нөгөө энэ олон жилийнхаа найз Манангагва жоохон шөмжилж эхлэдэг байгаа. Тэгээд жижиг ямар сони юм бэ тэгээд ч нэмээд штэ. Тэнгүүд одоо ихнэрээ дэмжиж байгаа нь ил тодолж гарч ирээд байгаа байхгүй юу. За Өв залгамжлж авах хүн за энэ ихнэр нь болох гэдэг шүү гэж хүмүүс мэдэнгүүт нөгөө цэргийнх нь шууд энэний эсрэг хөдөлж эхэлчихсэн. За энэ ч одоо болно тий. Биднийг дэмждэг байхад бол Мугабегээ дэмжиж явж гин. Тэгтэл одоо бидний дэмжихгүй энэ ихнэртэй юм уулдах гэдэг байвал биртөөсөө энэ болохгүй юм байна гэд 2017 оны 11 сарын 15-нд Константино Чивенге гэдэг генерал шууд үндэсний радио телевизийг барьшилж эзэлж аваад 93 настай ерөнхийлөгч Мугабег гэрийн хорионд оруулж ирсэн. за Тэнгүүт нөгөө энэ бараг 40 50 жил ингээд дарамтны доор нь байсан хүмүүс чинь бүр баялаад эхэлж байгаа байхгүй юу. Гэвч нэг хэдхэн цагийн дотор нэг шөнийн дотор Мугабег гэрийн хорионд оруулчлаа, барьжилчлаа. Мугабе зээл гэж годомжоор баярлал тэмдэглээд эхэлж байгаа. Тэгэд энэ генерал Чивенга Мугабед ямар шаардлага тавьж исэн бэ гэвэл за чи одоо шууд огцор. Өөрийнхөө хүсээр огцрохгүй бол бид нар чамайг огцруулъя шүү гэжсэн. Тэгэд энэ олон жилийн дараа Мугабе за би огцорё. Би өв залгамжлаа үлдээхгүй. Та нар өөрсдөө шийдээ гэд Зимбабве улсынхаа төлөө огцорсон гэж зарлаж байсан. Тэгэд 2 жилийн дараа бас ясаад байхгүй тий. Үхээд байхгүй. Зимбабве улсынхын төлөө огцорлоо гэж. Тэгээд 2019 оны 9 сарын 6-нд Роберт Габриэл Мугаба Сингапурын эмнэлэгт 95 настайдаа нас баржлаа. 2019. Харин тийм ээ энэ амар тэнэгээ юу. Яг нөгөө нэг яг миний зүг хамгийн бохимдоод идэг юм яг энэ Африкийн улсууд төр гарч ирдэг л дээ. Африкийн улсуудыг бид нар ингээл харахтаа яагаад энэ европчууд юм те бусад оронд ингээд африкчуудыг ерөн жоохон одоо өнгөт арьснуудыг те ерөн жоохон доош ээж хараад идэг вэ гэхлээр нэгдүгээр яг одоо нөгөө колон байсан үе тэр боолын 8 гэдэг ч юм уу тийм хүмүүс байгаа л да. Цаанаа тэр одоо ингээд бараг 20 дугаар зууны төгсгөл болж байхад те 21-р зуун эхэлсэн байхад хүртэл яг тэр нөхдүүдийн гаргаад байгаа үйлдэлүүд нь ерөөсөө л бүр байж боломгүй байхгүй тэр удирдагч нарын гаргаж байгаа үйлдэл өөртөө хичнээн амар болор ингээл юу болгоо юу илээ нэг хаана итм хийгээ зүүцэн таяг маяг барьцсан балаа юмуд явцгаагаал бүр энийг харахаар бүр өөрсдөөсөө болдох юм үнэс балаа тэнийг юм уу гэд ингэн тэгээд үнэхээр нөгөө нэг боловсрол ийм их юм ингээд байхгүй учраас ингэсэн болов гэд жоохон өрөвдөх гээд байж идэл энд нэг боловсралтай байх хангалттай боловсралтай нөхөр гарч ирсэн ирнээсээ эцсийн эцэд гаргаж байгаа зан бүр улсыг 40 50 жил удирдах авч явчаа. Тэгээ бүр илгээр нь хөвтүүлээд, мүлхүүлээд ингэсэн хойноо хүртэл үхэгтэй хэлж байгаа үг нь хүртэл те. Зимбабвеийнхаа төлөө шүү гэж. Зимбабве уул нь ингээд амар гоё улс байгаа гэсэн байгаа байхгүй юу? Сая байгаль маяглалыг хасан чинь бүр тасархаа юм биш үү? Амар тасархаа. Тэгээ нөгөө колони доор бах дээр одоо ши улс гэдэг нөгөө тусгар цагтлаа зарлахад BBC-ийн нэг нэвтрүүлэг байсан. Тэрийг би үзэж яхад ингээл нэг цагаан арьсууд нэг годомчонд ярьж штэ. За энэ жоохон нөгөө дайн хэлэх гэдэг шүү жоохон юу болж шүү гэж ярьж байгаа. Цаадлын хот нь бүр амар гоё тансаг хот байгаа байхгүй юу? Өндөр байшин готтой, гоё машинуудтай, гоё хувцалцсан хүмүүс. Тэгэд одоо бас харахаар харьяа хот нь маш л дэжгүй. Тэгсэн мөртлөө ердөөсөө ингээ нэг хөгжсөн юм байхгүй байгаа. Яг гэвэл Мугабе ч гарч ирчээд эхний хэдхэн жилдээ хөгжлөө явуулчаад тэгээд 1990 он гэхэд энэ хөгжил нь бүгдээрээ байхгүй болчихж байгаа. Зөвхөн нэгэн өдөртөгчээс болж шүү дээ. Хэр мэдлэгтэй байла, хэр магистртай байла, боловсралтай байла ч гэсэн хувь хүн бас л хогийн хүн байх юм бол хэцүү байгаа байхгүй. Тийм л дээ. Тэгэд миний нэг дүгнэлт гэх юм бол энэ олон нэвтрүүлгээс харахад дайны цаг үеийн өдөртөгч, инх тайвны цаг үеийн өдөртөгч гэдэг хоёр хүн заавал өөр байх хэрэгтэй байгаа. Одоо дэлхийн 2 дугаар дайн болж яхад Черчилль чинь ерөнхий сайд байжсэн шүү дээ. Черчилль бол
яг дайны үед зориулагдсан сайн ерөнхий сайд байгаа байхгүй юу? Маш сайн стратегч гэдэг. Тийм. Одоо баг британчууд чинь түүхэндээ хамгийн мундаг ерөнхий сайд гэж ярьдаг. Гэхдээ Churchill чинь дайн дуусны дараа бол гаргаж байгаа шийдвэрүүд нь маш муу шийдвэрүүд байсан. Тийм учраас дайны дараах цаг үеийг нэрдөөсөө хүмүүс ярьдаггүй. Тийм учраас Mugabe ч ялгаагүй анх тусгаар технологийнхаа төлөө байлдаж байхдаа маш сайн удирдахч байсан мөртлөө дайны дараа тэр дайны сэтгэлгээсээ гарч чадахгүй байгаа байхгүй. Одоо тэгээ бас нэг янзын хараад үзэхээр Вашингтон үүд штэ Америкийн анхны ерөнхийлөгч бас л Их Британаас тусгаар сандлынхаа дайныхаа дараа огцорсон ч штэ сонгуул явуулаад ажиллаа хүлээлгэж өгч байгаа байхгүй. Одоо ингээ харахаар Украины дайны дараа Зеленский за энэ дайн дуусны дараа би ажиллаа хүлээлгэж өгнө гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бас л нэг янзын дайны цаг үе, инх дайны цаг үе хоёр өөр хүн хэрэгтэй. Дайны цаг үед дайчин хэрэгтэй, инх дайны цаг үед барилгачин хэрэгтэй гэх юм уу те. Тийм байгаа даа. Тийм ээ тий. Нэрэл одоо нөгөө сая энэ өгүүлбэрийг сонсчоод эргүүлээ бодсон чинь одоо ялангуяа энэ хоёулаа чи их Африкийн улсууд дээр их ярьсан л та. Тэгээд Африкийн улсуудын гаргаж байгаа үйл нь яг тийм шүү дээ. Үнэхээр тэр нэг их оронд нь их чөлөө тусгай тогтмол хэрэг болдог. Одоо партизанууд нийлээд зүтгэдэг. Тэр цэргийн эрхтнүүд нь үнэхээр улсынхаа төлөө зүтгээд улсаа авчдаг. Тэгээд юу хийх юм мэдгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд дураараа ажиллаад эхэлж байгаа байхгүй. Чаддаг юм нь одоо найз нь үнэхээр хажууд нь байгаа найз байх юм бол тэр найзтай газраа өгөөл үйлдвэрээ өгөөл ингээл яваад идэг. Энэ нөгөө нэг юм болохгүй юм байна л да, буруу юм байна л да. Тэд гаргаж ирээд уулнууд хөгжүүлэх хүмүүст нөх ёстой байсан юм байна. Дийлэнх нь. Тэгтэл одоо яа тийм эрх мэдэлтэй бол мөнгөтэй болоод жоохон цадгалан болоод эхлэхээрээ новшин юм болчих юм яа тийм. За хоёулын нэвтрүүлгээ дүндүүлээ тийх үү. Тэгээ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Univision компани ажилласан байгаа. За ингээд цус 50 дарангуйлагч нэвтрүүлэг маань бол одоо энэ жил яг цус 50 дарангуйлагчийг яриад байгаа. Тэгээ түрүү манай сонсогч бас комментчд асуусан байсан. Иргэчил гоё юм ярина үстэй оноо гэж байгаа. Иргэчил яг эсрэг талдаа албаар яг энэ дэлхийн шилдэг 50 удирдагч яг хин гэдэг удирдагч нар байсан бэ гэдгийг иргэчил болохоор энэ нэвтрүүлгийнхаа 2 дугаар хэсэг нь 2 дугаар сизон болгож хийх гээд байгаа шүү. Ер нь бол тэрний өмнө хэдүүлээ маш олон бид нар дээр явдаг, маш олон тэр дэлхийд дахинд явсан нэг юм түүх, тактикуудыг бид нар мэддэг л байх хэрэгтэй болоод байна. За баярлалаа оноо. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмөндөр сувг нь энэ мэтчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмөндөр нэр дээрх Худал өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.